За энэхүү сэдвийн хүрээнд дараах агуулгын дагуу ярилцсан. За багш хүн өдөг нь ер нь хүүхдүүдэд мэдлэг эзэмшүүлэхээс гадна тухайн мэдлэгийг чадвар болгож бодит амьдрал дээр ашиглах, турших, уг мэдлэг дээр тулгуурлан шинэ мэдлэг бүтээлчээр сэтгэж шинийг илэрхийлэх боломж олгох чиглэсэн аргуудыг сонгож хичээл зохион байгуулах нь зүйтэй. За ингэснээр сурагчдын танин мэдхийн чадваруудыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно. За тэгвэл шууд зааварчилгаатай сургалтын дизайн маань өөрөө багш сурагчдад өөрийн олж авсан мэдлэг, туршлагаа хуваалцах замаар шинэ агуулгыг ойлгуулдаг. Харин сурагчид болохоор багшийнхаа заасан мэдлэг ур чадвар агуулгыг сонсож, сурч, дадлагчиж хэрэгжүүлдэг ийм загвар юм аа. За тэгвэл дэлхийн тэгшийн хүрээнд сургалтын ерөнхий боловсролын бага боловсролын сургалтын хөтөлбөрт 1-5 дугаар ангид хүүхдүүд тэгшийн тэгш хэмтэй дүрсүүдийг таних, нэг талын тэгш хэмийн тэнхлэгтэй параллел байх дүрсийг тэгшийн тэгш хэмээр хувиргах ийм чадварт суралцах юм байна. За эндээс харах юм бол бага боловсролын хүрээнд сурагчид шулууны хувь тэгшинтэй цэг гэсэн хугацааг мэдрэмжийн түвшинд эзэмшсэн байхаар байна. Харин 6 дугаар ангид дүрсийн тэгш хэмийн тэнхлэгийг таних, хавтгайн цэг ба дүрсийг өгсөн шулууны хувь тэгш хэмтэй хувиргах, тэгш хэм хувиргалтаар дүрсүүд тэнцүү дүрсэд шилждэг болохыг ойлгох гэсэн суралцахын зорилттой. За 6 дугаар ангийн суралцахын зорилтыг авч үзэх юм бол сурагчид хугацааг төлөвшөх логик түвшинд эзэмших ёстой гэдгийг харж болно. За дээрх зорилтыг хоёр хэсэг болгоно хуваажуулна. За эхний хэсэгт нь болохоор шулууны хувь тэгш хэмтэй цэг гэсэн хугацааг ойлгох, дараа нь болохоор өгсөн цэг ба дүрсийг координатын тэнхлэгүүдийн хувь тэгш хэмтэй хувиргах гэсэн хоёр хэсэгт хувааж үзэж болно. За 6 дугаар ангийн сурагчдад шулууны хувь тэгш хэмтэй цэг хугацааг таниулах, төлөвшүүлэх сургалтын үр дүнд эхний хэсгийг хугацааг таниулах дизайнаар төлөвлөж заах нь тохиромжтой гэж үзсэн байна. За харин дараагийн хэсэгт болохоор сурагчид танин мэдхийн турших, хийсвэрлэх үйл ажиллагааны тусламжтайгаар туршилт хийж, дадлаг ажил хийж мэдлэг бүтээх боломжтой учраас дараагийн хэсгийг шууд зааварчилгаатай сургалтын дизайныг ашиглаж заах нь илүү тохиромжтой гэж үзсэн. За иймээс энэхүү судалгааны зорилго нь дүрсийг шулууны хувь тэгш хэмтэй хувиргах сэдвийг шууд зааварчилгааны сургалтын дизайнаар заах боломжийг судлах, сурагчдын хариу үйлдэл анализ хийж арга зүйг сайжруулахад оршино. За дээрх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. За эхлээд хичээлээ шууд зааварчилгаатай сургалтын дизайнаар төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлэх. За дараа нь хэрэгжилтийн видео анализ болон ажлын хуудасаар дамжуулан сурагчдын хариу үйлдэлийг судлах. Сурагчдын хариу үйлдлийн анализын үр дүнд үндэслэн арга зүйг сайжруулах боломжийг судлах зорилтуудыг дэвшүүлсэн. За хугацааг төлөвшүүлэх үйл явц нь өөрөө мэдрэмжийн болон логик гэсэн хоёр түвшинтэй. За эхний түвшин нь болохоор энгийн сэрлээс төсөөлөл үүсэх үе шат юм аа. За энэ үе шатанд танин мэдхийн ажиглах, турших, жиших, зурах, тэмдэглэх зэрэг үйл ажиллагаанууд хэрэглэгддэг. Хугацааг төлөвлөх логик түвшин нь одоо төсөөллөөс хугацааг шилжих үе шат. За энэ үе шатанд танин мэдхийн задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, хийсвэрлэх зэрэг үйл ажиллагаануудыг хэрэглэдэг. За Оросын алдарт эрдэмтэн Павло Скиннер нар суралцлагын бихевиорист онолыг үндэслэсэн. За Скиннер бихевиорист онолын үндсэн дээр шууд зааварчилгаатай сургалтын дизайныг боловсруулсан байдаг. Шууд зааварчилгаатай сургалтын дизайн маань оршил үе шат, танилцуулах үе шат, чиглүүлэх дадлаг хийх үе шат, бие даасан дадлаг хийх үе шат гэсэн дөрвөн үе шаттай. За оршил үе шат дээр багш суралцагчдын сэтлийг төрүүлнэ. За дараа нь заах гэж буй хичээлийн зорилгыг танилцуулах ёстой байгаа. За танилцуулах үе шатанда багш шинэ мэдлэг хугацааны ерөнхий агуулгыг танилцуулж илтгэдэг. За энэ үе шатанд танин мэдхийн жиших, танин мэдхийн ажиглах үйл ажиллагаа явагддаг. За дараа нь чиглүүлэгтэй дадлаг хийх үе шатанд багш сурагчдын хийж байгаа дадлаг дээр тайлбар, заавар зөвлөгөө өгч ажиллана. За багш сурагчид энэ үе шатад болохоор хамтран ажилладаг байгаа. За энэ үе шатанд турших, задлан шинжлэх, хийсвэрлэх зэрэг танин мэдхийн үйл ажиллагаанууд явагдана. За дараагийн үе шат болох бие даасан дадлаг хийх үе шат. За энэ үе шатанда өмнөх чиглүүлэгтэй дадлаг хийх үе шатанд хийсэн дадлагтай ижиг түвшний болон тэрнээс илүү хүнд түвшний дадлагыг хүүхдүүд бие дааж гүйцэтгэдэг байгаа. За энэ үе шатанд танин мэдхийн нэгтгэн дүгнэх, ерөнхийлөх зэрэг үйл ажиллагаанууд явагддаг. За тэгвэл туршилт хичээлийн арга зүй буюу шулууны хувь тэгш хэмтэй дүрсийн шулууны хувь тэгш хэмтэй хувиргах сэдвийг шууд зааварчилгаатай сургалтын дизайнаар төлөвлөсөн. За дараа нь 2022 оны 3 сарын 22-нд
болон 23-ны өдрүүдэд 6 дугаар ангийн 2 бүлэг тус заасан. За тэгээд туршилт хичээл нийтдээ 73 сурагч оролцсон байгаа. За тэгвэл дээрх шууд зааварчилгаатай сургуулийн дизайнер хичээлийг хэрхэн төлөвлөснээ тайлбарлая. За оршил үе шатанд болохоор шулууны хувьд гишгэмтэй болон шулууны хувьд гишгэмгүй цэгүүдийг багш бэлэн өгсөн. За дараа нь эдгээр цэгүүдээс шулууны хувьд гишгэмтэй цэгүүдийг сонгорой гэж сурагчдын үйл ажиллагааг чиглүүлж өгсөн байгаа. За дараагийн танилцуулгын үе шатанда дээрх жишээнүүдээс хариултын цэг жишээлбэл тэгшгэмтэй байна уу, шулууны хувьд эсвэл тэгшгэмгүй байна уу? Тэгшгэмтэй бол яагаад тэгшгэмтэй болсон бэ? Тэгшгэмгүй бол яагаад тэгшгэмгүй болсон бэ гэсэн асуултын дагуу багш сурагчид хамтран ярилцсан. За дараагийн чиглүүлэгтээ дадлага болон бие даасан дадлагыг үе шатанда геосамбарт болон заасанд эхлээд цэгийг тэглгүүдийн хувьд тэгшгэмтэй хувиргаад дараа нь хэрчим дүрсийг координатын тэглгүүдийн хувьд тэгшгэмтэй хувиргаж асуултанд хариулж төгөлд гаргасан байгаа. За судалгаанд нийтдээ 6 дахь ангийн 2 бүлэг 74 сурагч оролцсноос 34 эрэгтэй, 40 эмэгтэй сурагч байсан. За тэгээд судалгааны өгдөл боловсруулахдаа хичээл бүрийн хэрэгжилтийг видеог тасралтгүй хийсэн. За мөн сурагч болон ажлын үйл дээр ажилласан байгаа. За дараа нь хэрэгжилтийн видео болон сурагчдын ажлын үйл тохирох хэрэгүүдийг ашиглан сурагчдын үйл ажиллагааны хариу үйлдэлийг чанарын судалгаа хийсэн байгаа. За одоо судалгааны үр дүнтэй товчхон танилцуулъя. За оршил үе шатанд цэгүүдийн онцлогийг багш бэлэн өгсөн. За дараагийн үе шатанд болохоор яагаад гიშгэмтэй болсон бэ? Эсвэл яагаад гიშгэмгүй болсон бэ гэдэг асуултын дагуу ярилцсан байгаа. За энэхүү үйл ажиллагааны зорилго нь болохоор шулууны хувьд гიშгэмтэй цэг гэсэн хүүхдгүүнийг тодорхойлтыг гаргах зорилготой, сэргээ сандах зорилготой. За дээрх асуултын үрэм сурагчид дараа хариултуудыг ирүүлсэн. За хоорондын зай тэнцүү байгаа учраас тэгшгэмтэй, хоорондын зай ижил биш учраас тэгшгэмгүй. За хоёр зэг харгалзай байвал тэгшгэмтэй, харгалзай биш байвал тэгшгэмгүй. Хоорондын зай ижил байгаач 90 градусын өнцөхгүй байгаа учраас энэ бол тэгшгэмгүй байна. Нугалахад давхцаж байвал тэгшгэмтэй. Ээл буюу өгсөн шулуун дали байгаа учраас тэгшгэмгүй гэсэн хариултуудыг ирүүлсэн. За дараа нь ямар тохиолдолд тэгвэл А, Б зэгийг ээл шулууны хувьд тэгшгэмтэй гэж хэлэх вэ гэсэн асуултыг асуухад сурагчид хагас нь хуваагдаж байх ёстой, бас перпендикуляр байх ёстой. Ийм байвал А, Б зэгийг ээл шулууны хувьд тэгшгэмтэй гэж хэлнэ. 90 градусын үнцэгтэй байх ёстой, зай ижилхэн байх ёстой. Бас А зэгээс ээл шулуун хүртэл хэдэн нүд байна? Адил хэмжээнд Б зэгийг байрлуулнаа. За төлөв тусал мэд адилхан хэмжээтэй бол тэгшгэмтэй. Ээл хэрчмийн дагуу цаасаа нугалахад А, Б зэг давхцаж байвал тэгшгэмтэй гэсэн хариултуудыг ирүүлсэн байгаа. За эдгээр хариултын дараа багш сурагчид хамтарч А, Б хэрчим ээл шулуунаар хагаслан хуваагддаг ба түүнд перпендикуляр байвал А, Б зэгийг ээл шулууны хувьд тэгшгэмтэй гэж хэлнэ гэсэн дүгнэлтээ гаргасан. За энэхүү сурагчдын өгсөн хариултуудыг хөгдгөн төлөвшөх төвшнөр нь үнэлж үзсэн байгаа. За иймд энэ нийтдээ 74 сурагчийн 49% нь логик төвшөнд энэхүү хөгдгөнийг ойлгосон байна. 33% нь мэдрэмжийн төвшөнд ойлгосон байна. 18% нь буруу ойлголттой байгаа юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. За дараа нь А, Б зэгийг геосамбар С, Д зэгүүдийн координатыг хавтгаад тэглгүүдийн хувьд гишгэмтэй хувиргаад дүр цэгүүдийн координатыг олж хүснэгтийг нөхсөн. За энд сурагчид цэгийг геосамбар тэглгүүдийн хувьд гишгэмтэй хувирахад харах, барьж үзэх, нүдэн баримжаагаар шом тоолох зэрэг мэдрэмжийн эрхтнүүдээрээ дамжуулан хөгдгөөний талаар ерөнхий төсөөлөлтөй болж байгаа. За нэг бол энэ танин битгүүн мэдрэмжийн төвшөнд ойлгоно гэсэн. За дараа нь хоёр цэгийг цаасанд тэглгүүдийн хувьд гишгэмтэй хувиргахад танин битгүүн хийсвэрлэх турших үйл ажиллагааг ашиглан хөгдгөөний илүү логик төвшөнд шилжүүлнэ гэсэн үг. За энэ үйл ажиллагааны зорилго нь болохоор өссөн цэг ба дүр цэгүүдийн талаар дүгнэлт гаргах, координатын талаар дүгнэлт гаргах зорилготой байсан. За дараа нь багш өссөн цэг ба дүр цэгүүдийн талаар ямарваа нэгэн дүгнэлт гаргах гэсэн асуултаар сурагчдын үйл ажиллагааг чиглүүлсэн байгаа. За ингэхэд сурагчид эдгээр цэгүүд координатын тэглгүүдийн хувьд гишгэмтэй цэгүүд байна. X-ийн координат эсвэл Y-ийн тоо нэмэх байвал хасах байвал нэмэх болж өөрчлөгдсөн байна. Тоонууд нь яг ижилхэн боловч тэмдэг нь хасах болсон байна. X, Y цэгийн координат байраас олсон байна гэсэн хариултуудыг ирүүлсэн. За тэгвэл энэхүү хүүхдүүдийн ирсэн хариултын үр дүнг авч үзэхэд хүүхдүүдийнхээ 53% нь зөв хариулт болон зөв хариултууд илүү төгсөн хариулт өгсөн. Харин 28% нь буруу хариулт, 18% нь энэхүү асуултаас татгалзаж хариулаагүй байгаа. За энэ үйл ажиллагааны үр дүнд
X y координаттай А цэгийг OX төлөвлөгөөний түвшинтэй хувиргахад гарах A1 цэгийн координат X хасах Y гэсэн координаттай байна. Y төлөвлөгөөний түвшинтэй хувиргахад хасах X Y гэсэн координаттай байна гэсэн цэгүүдийн координатын талаар ерөнхий дүгнэлтээ гаргасан байгаа. За дараа нь координатын хавтгад хэрчим мөгч хэрчмээ төлөвлөгөөний түвшинтэй хувиргасан. За хэрчмээ түвшинтэй хувиргасныхаа дараа өгсөн хэрчим ба дүр хэрчмүүдийн талаар ямар нэгэн дүгнэлт гаргах гэж сурагчдын үйл ажиллагааг чиглүүлсэн. За энэ үйл ажиллагааны зорилго нь болохоор хэрчмийг шулууны хөв түвшинтэй хувиргахад хэрчмийг урт нь өөрчлөгдөхгүй хിവэрэ байна гэсэн дүгнэлт гаргах зорилготой байсан. За дээрх асуултын хүрээнд сурагчид А, Б цэгийг төлөвлөгөөний хөв түвшинтэй хувиргаж хоорондоо холгоно. Тэгш гэмтэй хувиргахад урт богино өөрчлөгдөхгүй байна. Тэглэхийн дагуу нугалахад давхцаж байна гэсэн хариултуудыг ирүүлсэн. За сурагчдаас ирсэн хариултын үр дүнг тооцоход сурагчдын 62% нь зөв хариулт, 17% нь буруу хариулт, 21% нь бас энэ асуултаас татгалзаж хариулаагүй байна. За энэ үйл ажиллагааны сүлд багш сурагчид хамтарч хэрчмийг өгсөн шулууны хөв түвшинтэй хувиргахад хэрчмийн хэмжээ өөрчлөгдөхгүй гэсэн дүгнэлт гаргасан. За дараа нь болохоор саяны шилжүүлсэн А, Б хэрчим дээр орших нэг К цэгийг сонгож авъя. Тэгээд К цэгээ координатын төлөвлөгөөний хөв түвшинтэй байгуулъя. Тэгвэл К цэгийн түвшинтэй цэг нь хаана орших вэ гэсэн асуултын дагуу чиглүүлсэн. За ингэхэд энэ үйл ажиллагааны энэ асуултын зорилго нь болохоор А, Б хэрчмийг L шулууны хөв түвшинтэй хувиргахад гарах дүр хэрчмийг нэг А1, Б1 хэрчим гэж нэрлэвэл А, Б хэрчим дээрх дурын цэгийг L шулууны хөв түвшинтэй хувиргахад дүр цэг нь А1, Б1 хэрчимээр байна. Нэг болын энэ хэрчим дээрх бүх цэгүүд шилжнэ гэсэн ухаг түүнийг ойлгуулах зорилготой байсан. За энд сурагчид нөгөө хэрчим нь яг тэр газарт нь байна. Нөгөө шулуун дээр байна. За эсвэл яг шулуунаа нөгөө шулуун дээр байна. Эсвэл яг хэрчмээ нэрлээ. А1, Б1 хэрчим дээр байна. А2, Б2 хэрчим дээр байна гэсэн асуултаар гэсэн хариултыг ирүүлсэн байгаа. За энэхүү хариултын үр дүнг тооцоод хүүхдүүдийнхаа 58% нь зөв хариулт, харин 21% нь буруу хариулт, дахиад 21% нь энэхүү асуултанд хариулаагүй үлдээсэн байсан. За тэгээд энэ үйл ажиллагааны сүлд өөрснийхөө зорьсон зорилго бүхий дүгнэлтэд гаргасан байгаа. За дараа нь координатын хавтгай дүрс өгөөд дүрсээ төлөвлөгөөний хөв түвшинтэй хувиргасан. За үүнийхээ дараа өгсөн цэг ба дүр дүрсийн талаар ямар нэгэн дүгнэлт гаргаарай гэж сурагчдын үйл ажиллагааг чиглүүлсэн. За энэ үйл ажиллагааны зорилго нь дүрсийг шулууны хөв түвшинтэй хувиргахад дүрсийн хэлбэр хэмжээ өөрчлөгдөхгүй гэсэн дүгнэлт гаргах зорилготой байсан. За дээрх асуултын хүрээнд сурагчид байршил нь өөрчлөгдсөн ч гурвалжны төрөл нь өөрчлөгдөхгүй байна. За энд бол өгсөн дүрс нь тэгшин цогт гурвалжин байсан. За тэгээд тэгшин цогт гурвалжин байна гэд тайлбарлаж байна. За дараа нь гурвалжны хэлбэр хэмжээ өөрчлөгдөөгүй байна. За бүгд 90 градусын эргэлттэй байна. Тэнцүү гурвалжнууд байна гэсэн хариултуудыг ирүүлсэн. За энэ асуултын хүрээнд сурагчдынхаа 61% зөв хариулт, 18% нь буруу хариулт, 21% нь бас хариулаагүй үлдээсэн. За энэ үйл ажиллагааныхаа сүлд альва дүрсийг өгсөн шулууны хөв түвшинтэй хувиргахад дүрсийн хэлбэр хэмжээ өөрчлөгдөхгүй хിവэрэ байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. За дараа нь саяны А, Б, С гурвалжин дотор К цэгээ сонгож аваад за К цэгийг координатын төлөвлөгөөний хөв түвшинтэй хувиргавал тэгш гэмтэй цэг нь хаана орчиж байна вэ гэсэн асуултын дагуу хүүхдүүдийг чиглүүлсэн. За ингэхэд сурагчид тэгш гэмтэй хувиргасан гурвалжин дотор байна. Нөгөө гурвалжны яг тэр газарт нь байна. Эсвэл гурвалжнаа нэрлээд А1, Б1, С1, А2, Б2, С2 гурвалжин дотор оршиж байна гэсэн хариултуудыг ирүүлсэн. За энэ хариултуудын хүрээнд сурагчдын 63% нь зөв хариулт, 18% нь хариулаагүй, 19% нь буруу хариулт өгсөн байсан. За энэ үйл ажиллагааны үр дүнд А, Б, С гэсэн альва нэгэн дүрсийг L шулууны хөв түвшинтэй хувиргахад гарах дүр дүрсийг А1, Б1, С1 гэж нэрлэвэл А, Б, С дүрс дээрх эсвэл дүрс доторх дурын цэгийг L шулууны хөв түвшинтэй хувиргахад дүр дүрс дээр байна гэсэн дүгнэлтээ гаргаад энэхүү хичээл дууссан байгаа. За тэгээд энэхүү хичээлийн ерөнхийдөө үр дүн нь болохоор сурагчид өөрсдийнхөө сонгосон хариултыг засах, бусдыг сонсох, бусдаас суралцах, хийсэн зүйлээ бусдад хуваалцах боломжийг олгосон учраас тэд нэр худалдагын шинж чанарыг илүү дэлгэрэнгүй ойлгосон. За тэгээд энэ хичээлээс 3 сарын өмнө шулууны хөв түвшинтэй цэг гэсэн худалдагыг таниулах, тодорхойлох зорилготой ээлжид хичээлийг худалдагын төлөвшүүлэх дизайнаар төлөвлөн хэрэгжүүлсэн
Тэгээд яг өмнөх хичээлээ бодоход сурагчид илүү харьцангуй оновчтой үг хэллэг ашиглаж хариултаа тайлбарлаж байсан. Бас сурагчид хэрчим шулуун гэсэн хугдгууны ялгааг мэдгүй байсан. Гэхдээ энэ бол бага боловсролын хөтөлбөрт багтсан нэр томьёо. Дараа нь за энэхүү судалгааны ажлаар зөвхөн дүрсийг шулууны төгшгөмтэй хувирах сэдвийн хүрээнд багшийн үйл ажиллагаа сурагчдын хариу үйлдэлийг оруулсан. За цаашид энэхүү сэдвийн хүрээнд сурагчдын мэдлэг чадварыг хугацаанаас хамаарна хэрхэн өөрчлөгдөж байгааг харьцуулан судлах зорилготой байгаамаа. За энэхүү судалгааны хүрээнд дараах номзыг ашигласан. Анхаарал хандуулсанд баярлалаа.